Charles Otto усан хангамж ариутгах татвараг нийтийн аж ахуйн байгууллага үүсэж хөгжсөний 50 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойн хүрээнд Монгол Улсын нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар байгууллагуудын дунд удирдах ажилтны зөвлөгөөн, ажил мэргэжлийн уралдаан, спортын тэмцээн зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулж байна. Ойн баярын үйл ажиллагаанд 19 байгууллагын 400 гаруй албан хаагч 14 баг тамирчид Дорнод аймагт хүрэлцэн ирж оролцож байна. Өнөөдөр ажил мэргэжлийн уралдааныг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн гадна талбайд зохион байгууллаа. Уралдаанд нийт 14 баг оролцсон байна. Ажил мэргэжлийн уралдаан манай 14 байгууллага өөрөөр хэлбэл аймагуудын улс сууг, орон сууц нийтийн аж ахуйн байгууллагууд маань хоорондоо ажил мэргэжлийн уралдааныг зохион явуулж байна. За энэ хотод дөгөөс ирсэн 14 багийн тамирчид бол одоо өөрсдийн мэргэжлийн ур чадвараас сорж байна. За энэ мэргэжлийн ур чадварыг бол мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн баг нуурын багш, сан техникийн багш нар хамтран шүүж байгаамаа. Шүүгчийн зөвлөлд ажиллаж байна. Ажил мэргэжлийн уралдаан халаах хэрэгсэл суйрлуулах, богино холбоос босоо шугам угсрах, халуун хүйтэн хуванцар усны шугамын угсралт хийх, ариутгах татваргын шугамын угсралт хийх гэсэн 3 төрлөөр явагдлаа. Баг төс бүр ерөнхий инженер, гагнуурчин, засварчин гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо. Даалгаврын хувьд бол одоо хугацааны хувьд бол маш богино хугацаатай. За ер нь бол бидний одоо яг цэвэр усны шугамын угсралт болон одоо бохирын шугамын угсралт, хэрэгцээний аль усны угсралтын шугам сүлжээг бол одоо энэ хүү даалгавраар өгсөн байж байна. Яг л одоо яг бидний одоо яг ажил дээр гүйцэтгэдэг даалгавар байна. Цагаар ингэж гүйцэтгэх явцад бол одоо үндсэндээ бол богино хугацааны цаг учраас бид нар бас яарах, сандрах одоо юмнуудад бэрхшээлүүдээс гарлаа. Уралдаанд оролцогч баг тамирчид хамгаалалтын хувьцас хувийн багж хэрэгслээ өөрсдөө бэлдэж ирсэн бөгөөд тэмцээнд хэрэглэгдэх тоног төхөөрөмжийг Дорнод нийтийн аж ахуйн орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран бэлтгэжээ. Салбарын ажил мэргэжлийн уралдаан спортын удирдлагын хаалтын ажиллагаа маргааш өглөө 9 цагт биеийн тамир спортын газарт болох бөгөөд мөн маргааш 11 цаг 40 минутад Дорнод нийтийн аж ахуйн орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоод үйлдвэрийн газрын түүхт 50 жилийн ойн баярын хурал аймгийн хөгжим драмын театрт мөн ойд зориулсан үдшийн цэнгүүн 21 цагт тусгаар тогтнолын талбайд тус болох ажээ.